Сайн байцгаана үзэгчдээ Ундрахаа мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн мэдээ эхлээд бэлэн болсон байна. Та бүхэн Чингис хот болж урсан үйл явдлын мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Эхний мэдээ. Хинтээ аймгийн бүх сумд болон өрхийн эмнэлгүүдийн вакцинаторуудад Япон улсын засгийн газар болон JICA олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар вакцины бүртгэл мэдээллийг боловсронгуй болгох тэдний ажлыг хөнгөвчлөх үүднээс зөөврийн компьютерийг гардуулан өглөө. Халдвар түвшин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албанаас зохион байгуулсан үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт болон COVID-19 эсрэг вакцинжуулалтын үр дүн хэлэлцэх зөвлөлдөх уулзалтаас гарсан зөвлөмж санал шийдвэрээр үндэслэн вакцины зохистой менежмент сургалт уулзалтыг 2022 оны 4-р сарын 21-ний өдөр Хинтээ аймгийн эрүүл мэндийн газрын хурлын тахимд зохион байгууллаа. Энэ сургалтын үеэр Хинтээ аймгийн бүх сумдын вакцинаторуудад зөөврийн компьютерийг гардуулан өгсөн юм а. За өнөөдөр манай эрүүл мэндийн газар сумдын вакцинатор сувлагч нарын вакцины зохистой менежмент сургалт уулзалт зохион байгуулагдаж байна. За энэ сургалтын үеэр бол Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол дахь суурин төлөөлөгч олон улсын JICA олон улсын байгууллагаас бүх Монгол орны улс даяар дархлаажуулалтын бүх цэгүүдэд ийм зөөврийн компьютерийг бол хуваарлсан байгаа. За манай аймгийн хэмжээнд бол нийт 24 зөөврийн компьютерийг бол хуваарлсан байна. За энэ 4 сая 600 мянган төгрөгийн үн бүхий өртөгтэй ийм зөөврийн компьютерийг хүлээлгэн өгч байна. За энэ зөөврийн компьютертай болсноор манай дархлаажуулалтын цэгүүд тийм ээ захин бүртгэлийг цаг хугацаанд нь үнэн бодит зохистой хугацаа алдуулалгүй мэдээ ирүүлэлтийг бол хугацаанд нь ирүүлэх ийм боломж бол бүрдэж байгаа. За гэж авдаг байсан. За энэ компьютертай болсноор болохоор мэдээллийг цаг тухайд нь хурдан шуурхай ингэж ирүүлэх боломж бүрдсэн байгаа. Сумдын эрүүл мэндийн төвийн вакцинаторуудын хувьд товлол вакцины хийхэд нэгдсэн хүүхдүүдийг бүртгэхэд хүндрэлтэй дүн мүдээг төв рүү явуулахад цаг хугацаа хожигдох зэрэг асуудлаас болж ажил нь удаашралтай явагдаж иржээ. Иймээс тэдний цахим бүртгэлийг хийснээр вакцины нэгдсэн мэдээллийн бааз суур сайжирна гэж үзэж байгаа юм а. Өмнө нь болохоор нэг цахим вакцинаторуудад дархлаажуулалтын цахим системтэй шилжсэндээ холбогдуулаад нөөтөг хүрэлцээ муутай тэгэл дотоод нөөц болцоогоо хангаал нэгнийгээ гуух жишээний байсан. Тэгээ болохоор нөөтөг өгөөд тэгээд бидний ажил маш хөнгөжүүлж байгаа байхгүй юу? Тэгээд цахим бүртгэл өдрөө болгон л хийж байгаа хүмүүсээ цахим бүртгэл бүртгэн тэгээд нөөтөгний хэрэгцээ маш их байсан. Тэгээд энэ асуудлыг шийдэж өгсөн талархалтай байна. Тэгээ сумын хэмжээнд болохоор ковидын өмнө болохоор тоглолтын вакцинууд ер нь маш их эрчимтэй хийгддэг байсан. Тэгээ ковид гарснаас хойш яг вакцины ойлголтууд их ойлголт муу болоод сайн дураар хийх ёстой гэж ойлгоод тэгээд ер нь их муу байсан. Ер нь эргээд голдралтай ороод ер нь гайгүй болж байгаа. Ер нь хамралтууд сайжирж байгаа. Вакцинд хамрагдсанаар бол олон төрлийн давуу талтай халдвар төвчнөөс сэргийлнэ. Тэгээд эцэг эхчүүдийн ойлголтууд одоо бол маш их сайжирж байгаа. Ер нь вакцинд хийлгэснээр олон төрлийн халдвар төвчнөөс сэргийлэх ер нь давуу ойлголтууд ер нь болж байгаа. За бид нар өшөөдөө JICA олон улсын хөтөлбөрийн дагуу бүх сум бүгдээрээ нэгдсэн байдлаар ноутбуктэй болсноор бидний нэг вакциныг сүүлийн 3 жил захин бүртгэл бүртгэгдэлтэй холбоотойгоор өөрснөө тоног төхөөрөмжтэй болсноор вакцины нэг завсардалт хамрагдалт өдр бол маш сайн сайжирна. Тэгээ эргэн мэдээлэл хоорондоо харилцаа тэгээ эндээс өшөөдөө нэг захин болсонтой холбогдуулаад мэдээлэлээ их сайн авч чаддаг болно гэдэгт бол эргэлзэхгүй байна. Ингээд цаашид бол бидний захин бүртгэл сайжирснаар хүн амд ч гэсэн өөрсийнхөө вакциныг захин мэдээлэлээс авч болох боломж бас маш сайн болж ирнэ. Үүнтэй холбоотойгоор бид нар ч гэсэн ийм ноутбуктай болсондоо бол их баяртай байна. За ковидын вакцинтай холбоотойгоор ковидтай холбоотойгоор дархлаажуулалт хүүхд өвчлөөд хойшлогдох асуудал бол нэлээд гарч ирсэн. Гэвч бол бас 11 сараас хойш бол бид нар нэг ковидоор өвчлөөд завсардаад вакцины хойшлогдсон байсан хүүхдүүдэд бол нөхөж
хийж чадсан гэж үзэж байгаа. Гэхдээ бас нэг бүр 100% бол бас хийчээг байгаа. Нэг 2 3 хүүхдээр бол бас эргээд хоошлогдсон. За зарим нэг мэдээллийн бас нэг гажуудлаас болоод зарим нэг ганц 2 эцэг эхчүүд бас нэг товлын вакциныг бас ковидын вакциныг нэг сайн дур үндсэн дээр гисэнтэйгээ холбоотойгоор товлын вакциныг ч гэсэн нэг сайн дур гэд байдлаар хийх ёстой гэсэн тийм нэг бас ташаа ойлголтууд үүсчээд нэг хосрогдчиход байж байгаа. Гэхдээ эргээд бас тэр хүмүүстэйгээ ярилцаад бас хийчих хичээгээд бас байж байна. Дараагийн мэдээ Хинт аймгийн онцгой байдлын газраас гамшигаас хамгаалах бэлэн байдлын үзэлгийг 18 сум 4 тосгодуудад зохион явуулсан байна. Тэгвэл энэхүү үзэлгийг хамгийн сүүлийн сум болох Хэрлэн суманд хийлээ. Гамшигаас хамгаалах үзэлгийг Хинт аймгийн онцгой байдлын газар болоод байгаль орчин аялал жуулчлалын газар нар хамтран ажлын хэсэг бүрдүүлэн үзэлгийг зохион явуулж байна. Орон нутгийн захиргааны байгууллага гамшигаас хамгаалах мэргэжлийн хуулийн этгээдийн гамшигаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор гамшигаас хамгаалах бэлэн байдлын үзэлгийг 2022 оны 4-р сарын 11-ний өдрөөс эхлэн 4-р сарны 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ жилийн гамшигаас хамгаалах үзлэг аймаг засаг даргын нэрэмжит гэдгээр онцлог юм. Үзлэгийг Хинт аймгийн 18 сум 4 тосгодуудад хийсэн бөгөөд хамгийн сүүлийн үзлэгийг инхүү Хэрлэн суманд зохион явууллаа. Шалгалтын гамшигаас хамгаалах улсын энэлтийн байцаагч Ахлах Тэслэгч Батэрдэн, Галт төмрийн улсын энэлтийн байцаагч Ахмад Мөнхтөрж, байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн нөхөн сэргээл цөлжилт хариуцсан мэргэжилтэг гүрс үнэрийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулсан юм а. Уг гамшигаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн санхүүжилт байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн нөхөн сэргээлийн төсөөс гардаг учраас онцгой байдлын газар байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран энэхүү ажлыг зохион явуулдаг байна. Гамшигаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг аймгийн засаг даргын 2022 оны 3-р сарын 30-ны өдрийн 166 дугаар захирамжийн дагуугаар бол одоо аймгийн хэмжээнд 18 сум 5 тосгоны хэмжээнд бол 4-р сарын 11-ний өдрөөс эхлэн гамшигаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна. За энэхүү арга хэмжээг бол одоо аймгийн онцгой байдлын газар, аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын та хамтран бол одоо 4-р сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулсан. За ажлын хэсэг бол 2 хэсэгт хуваагдсан. За аймгийнхаа сумдаг бол 2 бүсд хуваагдсан. Өмнөдөөс 20 бүс гэсэн 2 бүсд хуваагдсан бол одоо гамшигаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг бол зохион байгуулад явагдаж байна. За өнөөдөр бол одоо Хэрдэн аймгийн Хэрлэн сумын гамшигаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна. За энэхүү бэлэн байдлын үзлэгийг бол одоо онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А-дроо 135 дугаар тушаалын дагуу одоо бэлэн байдлын үзлэг зохион байгуулах журмын хүрээнд бол зохион байгуулж ажиллаж байна. За энэхүү бэлэн байдлын үзлэг маань бас дэлхийн нийтэд үүссэн коронавирус халдвартай холбогдуулаад сүүлийн 2 жил бол зохион байгуулагдаагүй байж байгаа. За энэ жилээс ахуулаад бол одоо бэлэн байдлын үзлэгээ зохион байгуулаад сумдынхаа гамшигаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, за гамшигаас урьдчилан сэргийлэх, аврам хамгаалах чиглэлээр бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, за энэхүү арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байгаа юм бэ? Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сум орон нутгийн өрөөнд хэрхэн зохион байгуулж байгаа гэдэг талаар бол одоо бэлэн байдлын үзлэгийн шалгалтыг бол хийцгээгээд за өнөөдөр Хэрлэн сумынхаа бэлэн байдлын үзлэгийг зохион байгуул энэхүү арга хэмжээ бол дуусгаруулж байгаамаа. За Хинтэн аймгийн засаг даргын нэрмжит гамшигаас хамгаалах бэлэн байдлын үзлэг нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг байгаа. Энэ ажлыг бол одоо орон нутгийн төсвийн хөрөнгийн байгаль хамгаалалт хүн сэргийх арга хэмжээний зардлаас санхүүжүүлэн зохион байгуулдаг. Ерөнхийдөө бол энэ ажлын зорилго нь өөрөө сумдад буюу Хинтэн аймгийн хэмжээнд ой хэрийн төмөр гарах эрсдлийг багасгах, гарсан тохиолдолд хурдан шуургаа очиж ажиллах энэ нөхцөлийг бүрэлдүүлж бол сумдуудыг одоо бэлтгэл бэлэн байдлыг нь хангуулдаг байгаа. 2 ажлын хэсэг 4 сарын 11-ээс 20-ны хооронд бол одоо аймгийн хэмжээнд 18 сум 5 тосгоноор яваад ирсэн. Нийтдээ 23 сум суурингаар орсон гэхэд бол ерөнхий дүнгээр дутагдaltaй 3 сум, хангалттай гэсэн 10 сум, тэгээ дүүрэн хангалттай дүгнэгдсэн 9 сум байгаа. Өнөөдрийн хувьд бол Хэрлэн сумыг үзэж шалгаж байна. Гамшигаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Хэрлэн сумын онцгой комисс, аврах бүлэг, механикжуулсан эмнэлгийн сайн дурын зэрэг бүлгүүд оролцоос гадна галт төмөр унтраах аврах ангиуд оролцлоо. Мөн үзлэгт нийт мэргэжлийн 66, онцгой комиссийн 18 бие бүрэлдэхүүнүүд хамрагдсан юм а. Өнөөдөр гамшигаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлын үзлэгт Хэрлэн сумын онцгой комисс, мэргэжлийн анги одоо бүрэн бүрэлдэхүүнээр Чингисийн талбайдаа жигсаад онцгой байдлын газар байгаль орчны газраас зохион байгуулж байгаа гамшигаас хамгаалах
бэлтгэл бэлэн байдлыг шалгах үзлэгт бол бүрэн жагсаж хамрагдаж байна. Тэгээ бид бүхний хувьд бол одоо энэ бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр бас жил бүр анхаарч ажилладаг учраас одоо аранзны бүрдэл, за мөн одоо мэрэгжлийн анги, онцгой комисс, анги нэгтгэлүүдийн одоо бүрэлдэхүүн бэлтгэл бэлэн байдал бол хангагдсан байдаг. Тэгээ өнөөдрийн одоо юундаа бол манай хамт олон боломжтой сайхан оролцлоо. За Хэрдэн сумын хэмжээнд гамшигын үзүүлэх ажил явагдаж байна. Тэгээ бидний хувьд бол хувь хүн бол аранзандаа байх бүх иж бүртлээ бүрэн байлгах хэвээр. Тэгээ дээрэс нь гамшигын тухай хууль дээр юу гэж заасан тэрнийхээ үргийг онцгой комиссийн гишүүний хувьд үүргээ биелүүлж ажиллаж байна. 4 жил нэг удаа болдог. Энэ жил анх удаа оролцож байна. Тэгээ хувь хүнийхээ хувьд бол гамшигын тухай хуулиа мэдж авч байна. Дээрэс нь бид гамшиг тохиолдох үед ямар үүрэг биелүүлэх хэвээр те тэрийг мэдж авч байна. Ковидын улмаас 2 жил огт үзээгүй байжгаад одоо өнөөдөр ямар ч ингэ аймгийн зүйн даргын нэрмжтийн үзлэгт одоо манайх чинь төрийн албан байгууллагын цэцэрлэг сургууль хат өгчл гэсэн ийм л бүрэлдэхүүнтэй байдаг мэргэжлийн анги бүрдүүлдэг манай онцгой комисс гэсэн дандаа цэцэрлэг сургуулийн захирлууд ахлагч нар байдаг. Яг нь ер нь чадлынхаа ирээр өөрөөсөө хэмжээнд байлцсан. Гэхдээ бас зориултын бүрэн мөртлөө зориултын бас тийм хэрэгслүүд байна. Тэгээд жишээлбэл Аранз котел маньяр гэхтэл одоо яг манай аймагт бол олддгүй юм л да. Тэгээд шил саазан хонцор юм энэ барьсан иймэрхүү байдлууд бас байна. Тэгээд ер нь бол бас боломжийнхаа хэрээр бэлдсэн байгаа. Гамшигаас хамгаалах бэлэн байдлын үзэлгээр болцсошгүй гамшиг үед ажиллах төлөвлөлт, гамшигаас хамгаалах нөөц бүрдүүлэлт, гамшигын эрсдлийг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, томилгоод бүрэлдэхүүний хөдөлмөрийн аюулгүй байдал, хувийн бэлтгэл техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, үүрэг чиглэл мэргэжлийн арга зүй зөвлөгөө өгч ажиллалаа. Хөтөлбөртэй хамт байгаа тагван дээрлээ дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна. Хинтээ аймгийн хөдөлмөрлөлт халамж үйлчилгээний газарт энэ онд төрийн болон хувийн эвшлийн байгууллагын 169 ажлын захиалга ирсэн бол одоогоор бүртгэлтэй байгаа байнгын ажил хайж буй иргэдийн тоо 301-д хүрээд байна. Энэ талаарх мэдээнд анхаарлаа хандуулна. Хинтээ аймагт нийт 24.3 мянган өрхөд 78.1 мянган хүн амьдарч байгаагийн 49.3 мянган хөдөлмөрийн насны хүн байна. Хөдөлмөрийн насны иргэдийн 36.5 мянган ажил эрхэлж байгаа бол ажил хайж бүртгэлтэй иргэдийн тоо 1.6 мянга байгаа юм а. Тэгвэл Хинтээ аймаг өнгөрсөн 2021 онд жилийн эцсийн байдлаар ажилгүйдлийн түвшин 4.7%, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 63.8% байсан бол ажлах хүчний оролцооны түвшин 67% байжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөөг 357 иргэнд өгөөд байгаа юм. Мөн 132 ажил олгогчоос 169 ажлын байрны захиалга ирж одоогоор 160 иргэнийг байнгын ажлын байранд зуушлаад байна. За ажил хайгчаар өрн бүрхүүлдгээ ирсэн иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөөг өгдөг. Энэ зөвлөгөө болохоор ямар учиртай гэхээр тухайн иргэнтэй ярилцаад тэгээ тухайн иргэнд одоо тохирсон зөвлөгөө мэдээллийг өгдөг. Хэрвээ иргэн ажил хайгчаар бүртгүүлэх шаардлагатай бол бид нэр ажил олгогчдоос тэг авсан ажлын байрны захиалгыг танилцуулдаг. Хэрвээ хуваарь бизнес эрхлэе бол одоо манаагаас хэрэгжиж байгаа тэг 7 хөтөлбөр энэ жил 28 арга хэмжээ хэрэгжиж байгаа тэг тухайн хүнд яг насных нь онцлог тохирсон тэр үйлчлэгийг үзүүлдэг байгаа. Одоо яг ийм төсөл хөтөлбөр хэрэгжиж байна гэдэг. Хөдөлмөр халамж үйлчилгээний газар дийлэнхтэй 21-ээс 45 насны иргэд ажил хайгчаар бүртгүүлдэг бөгөөд мэргэжил эзэмшээгүй иргэд ханддаг байна. Харин ажил олгогч талаас уул уурхаан болоод худалдаа үйлчилгээтэй хамаарал бүхий мэргэжил үйлчлэгчийн орондоо захиалгууд ихээр ирдэг гэдэг албаны мэргэжилтнүүд хэллээ. Мөн хөдөлмөр халамж үйлчилгээний газарт зөвхөн ажилгүй хүн ханддаггүй бөгөөд ажлын нөхцөлөө сайжруулах гэсэн ажилтаа иргэд ч хандаж болох юм а. Гэхдээ ер нь ямар ч хамаагүй ажил хийн гэсэн ажилгүй мэргэжилгүй иргэд ер нь их ханддаг илүү хамгийн их ханддаг. Одоо уул уурхай чиглэлийн ажлын байрны захиалга бол нэлээд ирчихсэн байгаа. Тэгээд уул уурхай бол яг эхлээгүй барилгын тендерт одоо оролцох байгууллагууд болохоор манайтай бас хамтран ажиллах гэрээ байгуулдаг байгаа. Орон нутгаас одоо 48 хүнийг одоо ажлын байраар хангана гэдэг. Манай дээр бүртгүүлсэн ажил хайгч нар бол ажлын байртай болдог. Бид нэр яг тухайн иргэнтэй ямар ажил хийнэ гэж байгаа. Тэгээ ажлын байрны захиалга ирэх юм бол иргэд рүүгээ уцаар холбогдчихдаг байгаа. Харин тэнд хандагсдыг нийтэд нь ажил хайгч гэж нэрлэдэг учраас иргэд орлоготой болох орлогоо нэмэгдүүлэх үүднээс ийм алхам хийдэг байна. Хэрвээ иргэн та ажилгүй ажлын нөхцөлөө сайжруулна гэж үзвэл төрийн болон хувийн эвшлийн мэргэжлийн байгууллагуудад эхний ээлжинд хандаж бүртгүүлж болох юм. Бүртгэлтэй ажилгүй иргэн байх нь таны ажилдаа болох анхны алхам байх ч өндөр магадлалтай.
Хөтөлбөр замын цагдаагийн тасгаас ирүүлсэн мэдээгээр үргэлжилж байна. Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас зөвийг хөвшөөллийн урандор сурагчийн аюулгүй байдалд эцэг их асран хамгаалагч үүрэг оролцсон арга хэмжээг зохион байгуулж байна. Тохиогоор явган хүнээ гарц гарах үлээ. Ногоо. За зүг байл. За дараа. За энэ ямар тэмдэг үлээ? Замын гарц. Явган хүнээ гарц юм. За энэ зам хүнээ гарч байгаа хүүхэд одоо хинтээ амд явж байна. Тэгэхээр яах вэ? Тав хүн замын хөдөлгөөнд оролцоход заав, аав ээжтэй ах ихтэйгээ заавал замын хөдөлгөөнд оролцох. Хөтөлбөрт зам гэдэг арга юм байна тийм. Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас зөвийг хөвшүүлэн урандор сурагчийн аюулгүй байдалд эцэг их асран хамгаалагч үүрэг оролцсон арга хэмжээг зохиолж байна. Энэхүү арга хэмжээний зорилго нь хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг их асран хамгаалагч үүргийг дээшлүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж мэдлэгийг олгоход оршиж байгаа илээ. Энэхүү арга хэмжээ 5 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэгийг олгож, эцэг эхчүүдэд энэ тал дээр ямар үүрэг оролцоотой байх талаар танилцуулах ажлуудыг хийх юм. Үүнтэй холбоотойгоор уг арга хэмжээг хамгийн ихэнд хэрлэн 4-р цэцэрлэгээс эхэллээ. За тээврийн албанаас зохион байгуулж байгаа зөв хөвшилийн урандор зохион байгуулж байгаа. За бага насны хүүхдийн аюулгүй байдал эцгийнхээ оролцоо, асран олж оролцоо нэмэгдүүлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулж байна. За өнөөдөр Хинтээ аймгийн Хэрлэн сумын 4-р цэцэрлэгээд одоо хүүхдүүдийн эцэг их асран олж сургалтыг зохион байгуулж байна. За уг арга хэмжээг болохоор за Хинтээ аймгийн хэмжээнд бүх цэцэрлэг, сургууль, бүх бага насны хүүхдэд тухайн сургалтыг зохион байгуулна. За тухайн арга хэмжээг ер нь бол бүх одоо Хинтээ аймгийн хэмжээнд бүх бага насны хүүхдүүдэд одоо хүргэх чиглэлтэй байгаа. Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох наадах ойлголт өгөх зайлшгүй шаардлагатай. Энэ тухай сайн ойлгож мэдлэгтэй болж хэрэглэж хэвшлэл нь хүүхдэд ганцаархан замын хөдөлгөөнд оролцуулж болохгүй гэсэн хуулийн залтай байдаг. Хүүхдийн насны онцлогоос хамааран энэ чадвар нь хүүхд бүрт өөр байдаг бөгөөд хүүхдүүд жишээнээс хамгийн сайн суралцдаг байна. Иймээс эцэг эхчүүд асран хамгаалагчид нь хүүхдүүдтэйгээ гадуур явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар байнга тайлбарлан таниулж үлгэрлэн үзүүлж байх хэрэгтэй гэдгийг замын цагдаагийн тасгаас зөвлөж байгаа юм а. Би нэг ачаага зүйдэг юм а тэгээд сургалтанд суугаад сайхан байна. Одоо ойрноос харин зааж эхлэв шүү дээ. Хүүхдүүд маань харин улаан гэрэл, ногоон гэрэл, шар гэрэл гээд яриад байдаг болсон байна. Тэгээ бас анхны мэдгэдэггүйнтэй болж байна. 4 настай ач маань ээлжээр бас зам дээр зогсож байгаа шүү дээ. Эцэг эхүүд ээлжээр. Би ер нь хүүхдүүд дээр нь машинд авч явж би өөр машин суулгаад заримдаа авдаг л да. Авч явахдаа ер нь юм гэдэг зааж өгдөө шүү дээ. Ийм гэрлэр ингэдэг юм нэг байна гарцаар ингэж гарахгүй бол өөр гацгүй газар гарах юм бол миний хүү машинд хариулах юм бол ямар нэг юм болох юм бол миний хүүгээ өөрөө чинь буруу боломж гэдэг юм уу. Би ер нь хүүхдүүдэд бүгдэнд нь зааж өгдөг л да. Манай хүүхдүүд ер нь энэ тал тавгүй мэдлэгтэй л гэж боддог. Би бол өөрийнхөө хувьд хүүхдүүдэд бол Хинтээ аймагт 2022 он гарсаар бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд өртсөн 4 тохиолдол бүртгэгдээд байгаа юм а. Осолд өртсөн тохиолдлуудыг үзэхэд хүүхэд замын хөдөлгөөнд оролцох үедээ эцэг асран хамгаалагчийн хараа хяналтгүй зочдсон замын хөдөлгөөний дүрмийг сайн мэдэхгүйгээс болж осолд өртдөх хандлагууд ажиглагджээ. Тиймээс энэ төрлийн осол гэмтлийг бууруулах, цаашлаад үүсэхгүй байх үүднээс уг арга хэмжээ зохион явуулж байна. Арга хэмжээ Хинтээ аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд болоод цэцэрлэг бага насны хүүхдүүд эцэг их асран хамгаалагч руу чиглэсэн юм а. Баасан гарагийн мэдээллийн хөтөлбөрт хамтсан 5 хүнд баярлалаа. Шин 7 минутын мэдээгээр эргөө уулзцгаая. Та бүхэн амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.